За бид нэр одоо дуурхаас ярихгүй байж болохгүй ийм л байдалтай байгаа мал да. Бас энэ ард түмний чинь төлөө өр хүүхдийнхаа төлөө бас санаа зовлгүй байх. За өнөөдөр өдийн хоол гэдээ байна хүүхдүүдийнхаа. Бид нар ч одоо эндээс л эхлэх ёстой. Тэр хүүхдийн шүү дам илүүлж гин тэр гээд. А өнөөдөр одоо тэр томчуулын болий. Бараг 30-40% хэмт дэжэлд тоглож авч чадахгүй байгаа. Монгол улс бол. А гэхдээ илүүлж гин бол гитэрсэн зарим нэгд нь бол. А өнөөдөр яг хүүхдийнхаа тэр 1000 вон хэдэн төгрөгийн хоол байна. Тэрийг нэг хоол шиг хоол өгчөж болохгүй юу? Тэрнээсээ эхлүүл ямар уу? Тэн дээр одоо судалгаа тооцоо байна уу? Бид нэр хоол биш хор өгч л гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ дээр хяналт мандалд нь яаж явагддээ? Энэ одоо бараг л нэг ялахгүй шалихгүй энэ хүмүүсийн мөнгө угаадаг хүүхдүүдийг хордуулдаг ийм газар болчлоо гэд их эцгүүд нь удаа дараад шаардлага тавиад байдаг. Энэ дээр бол одоо анхаарч ажиллах цаг болсон баха. Энээсээ их